гэр бүлийн хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль бас их чухал байгаа. Иргэжлээс гэр бүлийн дагнсан шүүх байгуулагдаад ирэхэд яг хөө бид нар ингээд хууль гаргаад идэг амьдрал дээр яаж хэрэгжиж ийн гэдэг дээр аягүй сайн анхаармаар юм шиг байгаамаа. Тэгээ бодит ингээ амьдрал бодит кейсүүдийг харахаар юун дээр байгаад байна гэдэг дээр аягүй сайн нөхцөл байдлын дүгнэлт хийхгүй бол гой юм ярьдаг тэгээд хэрэгжихтэй их буруу хэрэгждэг эсвэл хойрох хэрэгждэг юмнууд ч байна. Тэгээ яг энэ одоо түрүүн бас би дурдчихсан асуудал гэвэл энэ гэр бүл цуцлтын асуудал одоо гэр бүлийн хүчирхийлэл байт юм уу эсвэл ингээ одоо салж амьдраад нөгөөх нь өөр хамтран амьдрагчтай болоо 7-8 жил болцсон үед шүүхэд нэхэмжил гарахаар эвлэрээд ирээ гэд хугацаа өгöd явуулчихдаг. За тэгээд дахиад нөгөөтгөө яах гэхээр нөгөө хүн нь байр орон сууцаа хуваахгүй гэдэг юм уу хүүхдийн тэтгэлэг тогтоохгүй зорилгоор алан болчихдог. Нөгөө оршин суугаа газраа байгаад. Тэгээд бөө юм болж иш нөгөө нэг нэхэмжлэгч одоо маань дахиад өөр дүүргийн шүүхэд хандна. Дахиад нөгөө дүүргийн шүүх нь болохоор дахиад эвлэргээ явуулчихдаг. Процесс нь энэ юм аа гэд. Тэнгисээр хагаад энэ 3-4 жил ингээ болсон кейс байна. Үр дүнд нь тэнд хүүхдүүд л хохирч байна. Эцгээсээ ямар ч тэтгэлэг авч чадахгүй, ямар ч дэмжлэг авч чадахгүй. Тэгээ яагаад ийм болоод байна гэхээр шүүхэд ингээд одоо ерэн сурвалжлах гээд яхаар тэр зарлан дуудах ерэн сурвалжлах ажиллагаан дээр их асуудал гарч байна. Хоёрын тогтоогдохгүй байна. Чи өөрөө олж ирээ. Цагдаад хандна, ерэн сурвалжлах хийнэ. Олдохгүй байна чи өөрөө олж ирээ гэд. Нөгөө мө хүүхдтэй тэтгэлэг авах гад эн чинь эрхээ эдлэх гээд явж байгаа хүн дээр давхар ачаа гараад байгаа. Тэгээ энэ яг уу дагнсан шүүхтэй болж байгаа юм бас нэг давуу талыг та бүхэн бас нэг хэлээч. Би яг энд харахаар гэр бүлийн шүүхийн харьяаллыг харахаар нэг бол энэ гэр бүл цуцлттай холбоотой асуудал нийслэлдэх энэ дагнсан шүүх дээр очих гээд байна уу? Эсвэл 7-гийн 2-ороо одоо анхан шатны шүүх, дүүргийн шүүх рүү очих гээд байна уу? Хэрвээ дүүргийн шүүх рүү очихоор бол дахиад гэр бүлийн хэргийн нэхэмжлэгтлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж байгаа. Тэгээ хариуцагчт нь цухтаа явчихдаг байхгүй юу? Цуцлуулахгүй, цуцлуулах юм бол ий төрөнгөө хуваачна, тэтгэлгээ тогтоолох чинь яршиг гэ. Тэгээ ингээ явж байгаа энэ хүмүүсийн бид нар амьдралыг нь жоохон одоо энэ шүүх шудраг осын тогтоохын тулд энэ процессуудыг нь жоохон амьдрал нийцсэн болгохын тулд цөмөрөө яах ёстой вэ гэдэг дээр та бүхнээс бас тодруулах авмаар байна. Тэгээ шүүхийнхэн маань ч гэсэн энд оролцсон байна. Ийм процессын асуудлаас 2-3 жил болж байгаа кейсүүд их байна. Бүр аргаа ядаад үнэхээр одоо эн чинь мухардалд орчоод байна гэд хандж байгаа ч кейсүүд байна. Тэгээ энийг яаж шийдэх юм бэ? Ингээд алга болчдөг, хаяг нь тодорхойгүй болчдөг, зүхтаад байдаг. Энэ асуудлыг энэ хуулиар юу нь яаж шийдвэрлэж байгаа? Эсвэл энэ харьяаллаараа дахиад хариуцагчийн оршин суугаа газарт шүүхэд гаргана гэж дахиад харьяалах одоо ерэн сурвалжлах ажиллагаа, зарлан дуудах ажиллагаа маань хэр үр дүнтэй явж байгаа? Хүн хүчин бага байд юм уу? Юунд уг нь бол нэг Улаанбаатар хот байдаг Монгол улс цөөхөн хүн амтай нэг тийм том газар биш шүү дээ. Ерэн сурвалжтай олоход юун дээр хаягжилт дээр байд юм уу? Юун дээр хүндрэл учраад байд. Энэ дээр та бүхэн бас нэг хариулт өгөөч. За хэн хариулах вэ? За шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Золд Заяа. Ажлын хэсэг хариулна. За харьяаллын үед бол энэ хуулиар их тодорхой зохицуулж өгсөн 7-гийн 2 аль шүүхэд хандах юм бэ гэдгээд энд бол ойлгомжтой зохицуулж өгсөн. За энд нийслэлт бол гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх буюу дагнсан шүүх байх учраас нийслэлийн хэмжээнд бол гэр бүлийн энэ асуудлаар бол энэ шүүхэд хандчихж байгаа энэ дагнсан шүүхтэй. Энээс бусад тохиолдолд буюу 7-гийн 2 зааснаар гэр бүлийн маргааныг орон нутагт одоо жишээлбэл тухайн шатны анхан шатны шүүх шийднэ гэсэн ийм зохицуулалттай байгаа юм. За ер нь бол ингээд гэр бүлийн маргаан гэр бүлийн харилцаа бол их онцлог харилцаа. Хуулиар зохицуулсан олон асуудал байдгаас гадна ёс суртахууны маш олон үүргийн харилцаа байдаг. Тэгээ энэтэй холбоотой шүүхэд бол одоо нэлээд мэдрэмжтэй тэгээд нэлээд одоо өргөн үрээнд алсыг харж чаддаг ийм ажиллагаанууд шаарддаг. Тийм учраас ийм дагнсан шүүхэд бол шүүгчин ч гэсэн мэрэгсэн байх ёстой гэдэг ийм шаардлагыг тавиад энэ үүднээс ч гэсэн сонгон шалруулалт явагдаад байгаа юм. За тэр эвлэрэх боломжгүй гэдэг дээр сая үнэхээр ийм асуудлууд бол гарсан. Яагаад гэвэл ерөөсөө эвлэрэх боломжгүй юмн дээр эвлэрэг яваад байдаг ийм асуудлууд практикт гарсан учраас за энийг судалж үзээд одоо энэ хуулийн 25 дугаар зүйлдер эвлэрэхгүйгээр шууд гэрэлтийг цуцалж болох юм нөхцлүүдийг ингээ хуульчилж өгсөн байна. За
Хаягийн асуудал дээр энэ бол ингээд шүүхэд болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байнга байсан хамгийн өндөрлөлттэй асуудал байгаа. За тэгэхээр энэ гэр бүлийн хэрхэн шийдвэрлэх тухай хуульд бол энэ хариуцагчийг яаж олох вэ? За энэ хариуцагчийг шүүхэд яаж ирүүлэх вэ гэдгийг нэлээд наривчилж зохицуулж өгсөн. За энэний нэг онцлог нь гэвэл бас шүүх санаачлагаараа тодорхой ажиллагаануудыг хийхийг энэ хуулийн 14-р зүйлд ингээд маш тодорхой зааж өгсөн байгаа. За энэ нь бол энэ хуучин хууль одоо өмнөх хуулиас илүү одоо учирч байгаа бэрхшээлийг бас зохицуулсан юм шинжтэй байгаа. За номын чимэг шүү. Тодруулъя. За баярлалаа. Гол нь тэр одоо шийдвэр гүйцэтгэл тэр нөгөө гүйцэтгэл дээрээ л бид нар амьдрал дээр энэ маань хэрэгждэг хурдан түргэн иргэдтэй чирэгдэл гарахгүй энэ тал дээр нь бас анхаарах хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй бол цагаан дээр хараар бичсэн хууль бид нар хичнээн гоё хууль батлаа гэдээ яг энэ маань өөрөө өгөөж өгөхгүй бол үр дүнд гарахгүй байна. Тэгээ сая золцоо шүүгчийн хэлж байгаа 7-1-72 дээр их тодорхой бичсэн гэхээр надад бол тодорхой санагдахгүй байна. Энд бол иргэдэд бол бүрч тодорхой биш. Яагаад гэвэл нийслэлийн хэргийг бол нийслэх гэр бүлийн газар гэж заагаагүй. Энэ хууль заасан гэр бүлийн хэргийг гэсэн байгаа байхгүй юу? Энд бол заасан гэр бүлийн хэрэг нь 5-1 дээр байгаа юм. Тэгэд 7-1 зааснаас бусад тохиолдол гэхээр энэ хууль заасан гэр бүлийн хэрэгүүд нийшээ бусад нь одоо бусад дүүргийн шүүхэтэр ч гэсэн нийслэл байж болохоор тэгээд энэ асуудал нь гэр бүлийн хэргийн нэхэмжлэлийг хариуцагчийн орсон суугаа газрын шүүхэд гандна гэдэг 8-1. Би бол хуульч хүний хувьд тэгж хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр нийслэлийн асуудал зөвхөн нийслэлийн шүүхтэр бөөгнөрнө гэж харахгүй байгаа. За нэмэлт тодруулга хийх үү? За номын чимэг шүү. Тэгэхээр яг гэр бүл цуцлтын асуудал чинь энэ хууль заасан гэр бүлийн хэрэг буюу 5-1-ийн 1 дугаар гэрэлтэй холбоотой маргаан гэдэгт орж байгаа мó. Бүх гэр бүл цуцлтын асуудал чинь 7-гийн 1-ээрээ нийслэлт гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд анхан шатаар бусад одоо бүх одоо хэрэгүүд бол давж заалдах шат нь бол нийслэлт хийн бас болчихж байгаа шүү дээ. Захиргааны хэргийн шүүхтэй адилхан. Ингээд байна уу? Энэ дээр нэг жоохон тодруулаад өгөөч. Тэгээ энэ мэдээж хилцүүлгийн явцад цөмөрөө илүү тодорхой болгоод яваад ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Гэтэ энэ дээр яг ямар үзлэр баримтлаар оруулж ирсэн гэдгийг нэг тодруулаад өгөөч гэж хэлсэн. За ер нь эмэгтэй гишүүд асуугаад өсгүүчүүд асуугаад эмэгтэй ажлын хэсгийн гишүүд хариулаад ингээд дууслаа шүү. Энэ эрэгтэйчүүд бас гэр бүлийн хуулийн дээр хариуцлагатай байхгүй бол энэ танхимчийн эрэгтэй хүн алга уу? Ховорхон байж шүү. Тэ одоо тэр нэрийг хар дандаа эмэгтэй гишүүд л асууж байна. Ажлын хэсэг хар. Одоо энэ золцоо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн хариулж байна. Энэ хууль зүйн яамнаас энэ оюун зүйл хариулж байна. Тэгээ мягмар дарга, бямцог дарга хоёр дундуур нь орж байна. Тэр иймэрхүү байдалтай гэр бүлийн хууль хэлцэж байна. За ажлын хэсэг хариулъя. Хууль зүйн дотоодрын яамны хувийн хэрэгцүүлсэн дарга оюун зүйл гэр бүлийн хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэх тухай хуулийн төсөл маань одоо байгаа иргэний хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэх тухай хуулийн гэр бүлийн холбогдлолтой хэргийн хянаа шийдвэрлэх ажиллагааны бүлгийг болон одоо онцгой ажиллагааны журамдаар байдаг жишээ нь эцэг их тогтоох, эцэг их байх эрхийг хасах, хязгаарлах энэ онцгой ажиллагааны хүсэл дээр үүсдэг шийдвэрлэдэг хэрэгүүдийг бол одоо нийлүүлээд бас гэр бүлийн тухай хууль дээр байгаа бас байж болох маргаануудыг тодорхойлоод гэр бүлийн хэрэг гээд ингээд тодорхойлсон. Тэгээ бусад улсууд жишээлбэл Солонгос улс, Япон улс зэрэг улсуудад бол бас гэр бүлийн хэрэг гэж тодорхойлоод ABC категорид ангилж агаад онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь энэ хэрэгүүд, ердийн журмаар шийдвэрлэх нь энэ хэрэгүүд гэж ангилаад тэгээд тодорхой одоо нөхцөл байдлын шинжилгээ хийх журам мэдэр нь энэ хууль дээр байгаад бусд нь бол иргэний процесс хууль дээр байдаг. Тэгэд энэ хариаллын хувьд бол одоо энэ гэрлэл цуцлах эдгээр энэ онцгой ажиллагааны журмаар За нэмэлт 1 минут. Хариаллын хувьд бол энэ гэрлэл цуцлалт энэ тэтгэлэг асрамж эцэг их байх эрхийг хасах хязгаарлах эдгээр гэр бүлийн гих тодтолтой хэрэгүүд маань одоо энэ нийслэлийн 6 Баянгол, Баянзүрх, Сонгон хайрхан, хан уул, Чингэлтэй, Сүхбаатар гэсэн дүүргүүд дээр үүссэн энэ анхан шатны гэр бүл хүүхдийн тойргийн шүүхтээр одоо хариуцагчийн нутаг дэвсгэр байх юм бол энэ шүүхтэй хандна. Бусдад нутаг дэвсгэр нь хариуцагчийн тухайлбал Баханга дүүрэг ч юм уу эсвэл одоо Хүсгэл аймаг байх юм бол тухайн ердийн иргэний хэргийн шүүхт нь бол энэ гэр бүлийн хэргийн талаарх хэмжлийг гаргана. Дээрээс нь энэ дээр бас тодруулж хэлэхэд хариуцагчийн хаягн дээр одоо
хүндэтгэл үүсэх шалтгааны улмаас очих шаардлага боломжгүй байх юм бол сонгож авсан буюу нэхэмжлэгч өөрийнхөө оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн шүүхэд хандах боломжтой байдлаар бол хуульчилж өгсөн байна. За баярлалаа. За ер нь ингээд нөгөө тэтгэмжийн асуудлыг яаж шийдсэн бэлээ энэ хууль дээр? Одоо хүмүүс бол их сонирхож байгаа шүү шүү дээ. Тэгээ энэ намжиргааны түвшнөөс төн харьцуулаад тэтгэмж өгдөг асуудлыг хэрхэн шийдвэрлсэн бэ? Энэ хариуцлагагүй нөхдүүд ингээ хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөг вэ? Орчин үеийн одоо шагдрууд олон байна гэж хүмүүс ярьж байна шүү дээ. Тэгэхээр тэр нөхдүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ? Тэгээ энэ тэтгэмжийг нь орлоготоо дүүцүүлж тооцох асуудлыг шийдэж чадсан уу гэдэг асуултанд Бямцаг дарга. Бямцаг тгшүүний микрофоныг өгье.